За сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Дүн бэрэгрэхээ дараагийн ангиар уулзаж байгаад баяртай байна. Лайк, саб, шеэр хийгээрэй. Энэ ангийнхаа талаар сэтгэлдээ бичээрэй. Суугаа дэмжихийг хүсвэл доорх дансаар хандив явуулаарай. Цуврал руугаа орцгоё. 25 жилийн өмнө чиний хоёр хөвөн үнэхээр ховор төрлийн ижидийн холбоотой юм эрэл. Нэг нь маана ашиглахад нөгөөх нь маана даган итэвчдэг юм байна. Тийм болохоор тэд хол байхдаа өөр зан гаргадаг. Харин ойр байхдаа яг л нэг хүн шиг хөдөлж ижилхэн царай гаргадаг байх нь. Ховор үзэгдэл хэдий ч тэд хоёулаа их хэмжээний маана хадгалах чадвартай. Маана мэдрэх төрөлхийн мэдрэмж сайтай юм. Хэрвээ зөв чиглүүлбэл тун хүчрхэг хос баадрууд болох ирээдүйтэй юм байна. Ичидийн цамхын мастер тэргүүн шиддэг Хенрик. Эхэр баатруудын эцэг Эрл Хьюго. Гэхдээ тэднийг зүгээр орхивол хоёр биенээсээ хамааралтай өөрсдийн жижиг ертөнцид гацчихна. Тийм болохоор ямар ч үнээр хамаагүй хоёр хүүдэд чадхаараа тус болъё. Эрл Хьюгогийн шаргуу зүтгэлийн ачаар Кастер болон Полукс нар хүчрхэг баатрууд болон өсөв. Тэднийг сонирхсон Олдын нууцаар хуйлдаж хоёр баатрыг гэр бүлийнхэн нэр хүнд хэрэгмээс нь холдуулсан. Тэгээд тэднийг өөрийн төлөө ажилуулж тэдэнд тус бүртэн нарны сэлэм, сарны сэлэм хэмээх хоёр шидэд зэвсгийг өгч хоёулангийнх нь маана холбоог дээд зэгт нь хүргэсэн юм. Нар ба сар сэлэмний нэгдэл, хоёр ихрийн айдас төрүүлэм тулааны нууц, нар хэртэлтийг төгс төгөлдөр болгосон. Хүн бүр довтолж дуусаад байрлал солих мөчөд хэсэг сул орон зай гардаг. Гэхдээ Алтан Баатар төр зуур зогсоход Мөнгөн Баатар тэр агшинд зохилт өгдөг. Нар хэртэлт тэд маанаагаараа холбогдсон холбоогоор хоорондынхоо сэлмийг удирдах, хүний боломжийн хязгаарыг давсан хурд найрамчлалтай болсон. Хоёр биенийхэн довтлогоо тасралтгүй үер шиг урсаж, хугацаа, завсар, сул орон зай үлддэггүй. Ойлголоо. Энэ арга барил нь юм уу? Тийм ээ. Энэ яг л Луугийн хаан тулааны урлагийн хөвөгчүүл арга барилтай тунд өстэй. Хөвөгчүүл Луугийн хаан тулааны урлагийн нууц арга. Энэ хамгаалтын техник нь эерэг ба сөрөг цахилгаан энергийг хурцлж, дайралтыг хөнгөнөөр хазаалгаж хамгаалдаг. Тэр хоёрын хэрэгэлдэг арга үүнээс баг зэрэг ялгаатай ч үндсэн зарчим нь ижил. Татах ба түлхэх энергийг тэр даруйд нь довтлохоо хамгаалалт болгон хувиргадаг. Би хөвөгчүүлийн нууцыг эзэмшсэн. Одоо сарны сэлмийг ашиглан Алтан Баатартай тулдаж чадна. Тэгээд түүний довтлогооны урсгалыг бүрэн тайлсны дараа би түүнийг устгах болно. Ийм байж болохгүй. Би энэ нууцыг Олдоноос өөр хэнд ч хэлж байгаагүй. Тэр яаж мэдэж байгаа юм бэ? Миний дүү Полуксыг ямар зовлон там дун шахаж байж тэр нууцыг нь мэдэж авсан юм бол тэр мөчөд Кастрын толгой дахин Олдоны чарлах дуу цуурайтав. Гэвч тэр түүнийг үл тав. 3 минут. Үгүй ээ, 1 минут. Би түүнийг 1 минутын дотор хөнөө. Зайпрын хэлсэн зөв байж, миний гартаа Мөнгөн Баатарын сэлэм барьж, түүний арга барилыг ашиглаж байгаад тэр хараад тэр Олдоны төлөө санаа зовж байсан ч явахгүй. Заавал тулалдана. Хэрвээ би Алтан Баатарыг Олдонд хүргвэл тэр ямар ч үнээр хамаагүй Олдоныг аврах гэж оролдох болно. Полуксыг алдсныхаа дараа Олдон бүр болгоомжлно. Дараа нь хэнийг авч ирэхийг хэн мэдлээ? Магадгүй илүү олон цэрэг эсвэл миний багш ч байж мэднэ. Тиймээс энэ бол миний ганц боломж. Би түүнийг яг одоо ялж чадна. Хар хэрээний нөмрөг маанаг ашиглан хэрэглэгчийг хуулбарлан ойролцоох цэг рүү шилжүүлдэг. Цахилгаан алга. Би түүнийг хөдөлгөөнгүй болголоо. Энэ бол боломж. Юу вэ? Миний сэлэм түүнтэй наалдаад хөдлөхгүй байна. Бид хоёр бол нэгэн дотор хоёр дотор нэгэн чамайг барьчихлаа.
Чи үнэхээр лайтай юм. Гэхдээ энд л чиний зам дуусна. Үх. Нийт хүм нэгэн өдөр хүмүн чи надаас Барон Стайрын цолыг өвлөн. Тэгэхдээ энэ эрхэм үүргийг ч бас өвлөн авах ёстой. Чи энэ сэлмийг барихад зохистой агуу баатар болж чадна гэдэгт итгэж байна хүмүн. Ойлголоо аваа. Би үүнийг мартахгүй. Би одоо бууж өгөхгүй. Ах, миний нүд. Би юу ч харахгүй байна. Захилгаан зохиулсан болохоор нөхөн сэргэлт удаан байна. Одоо тэр хөлийг минь онилж байна. Хаана байна? Чамайг алга болноо. Бурхан тангараглая. Гэхдээ тэр хитрхи олон байна. Сүүлчийн үгээ хэл. Захилгаан дэлбэрэлт. Хьюго Актус, Кастер болон Полокс их газрын 10 хамгийн хүчрэгтэй ажтын 2 нь байлаа. Тэгвэл одоо тэр хоёрын байр суурь эзэнгүй хоцорлоо. Эй чи, эдгэж дууссан бол энд ирж тусал. Аз болж барилга нурах үед бид хэсэгчлэн бутлаж хамгаалтын ур чадваруудаа ашигласан болохоор хохирол тийм ч их биш байлаа. Олдон барилгыг урьдчилан хоосолсон нь их тус боллоо. За би чамайг эмчлэе. Ноётон, би яагаад энд байгаа юм бэ? Бүх агуулдаа нэгэн зэрэг өгсөн. Түүний үр дүнд хүмүүс оюун ухаанаа буцаан авч зүгээр болсон. Олдын айл хэдийн өгсөн эсвэл хүчгүй болсон гэсэн үг. Баярлалаа Арья. Ингээд бид Олдны хувьд таныг таслан зогсоож 3 дугаар сүмийг буцаан авсан юм. Энэ явдлын дараах хэдэн өдөр аимшигтай завгүй өнгөрөв. Шархсан хүмүүсийг эмчилгээс эхлээд Олдны төв сүмээс авчирсан Тартарусын шүтгчдийг баривчлах гээд хийх ажил уул шиг их байлаа. Мэдээж хэрэг нэг чухал асуудал байв. Тэдний үүрэгт холбоотнуудаа зоригжуулах. Тэдний сүүлийн өдрүүдийн ядаргааг багч гисэн атгаа тайлахын зэрэгцээ олон жил бидний дунд нуугдаж ирсэн Тартарусын шүтгчдийг цэвэрлэх байлаа. Олдын үнэхээр хүчтэй. Наад чиг сангуартныг бүрэн удирдах байсан гэдэгт итгэмээргүй юм. Бас авгалдааны нөлөөгөөр би хэдэн өдөр хөдөлж чадаагүй. Та зүгээр авгаха. Тэмээ би зүгээр болсон. Ноён Запер, ноён Нед. Би та хоёрт яаж талархал илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Зүгээр л толгоогоо бөхөлгөхөөс өөр арга алга. Бид хийх ёстой зүйлээ л хийсэн. Эдгэрсний чинь төлөө танд энэ бэлгийг өгмөр байна. Хүлээн авна уу? Мэрагийн тор, Эвридисийн эрдэнэсийн нэг. Торнд орсон хинч ур чадвараа ашиглаж чадахгүй бөгөөд торнд орсон тэр мөчийн байдал нь хадгалагдана. Энэ бол Олдны толгой. Энэ хитрхи аюултай. Бид үүнийг шатаах хэрэгтэй. Одоо аюулгүй. Хатан агуулдаа өгсөн болохоор тэр хүчээ алдсан. Бас би түүнийг айлгсан болохоор одоо маш дуулууртай байгаа. Олдын бол Тартарусын шүтгчдийн нэг удирдагч. Түүнээс хэрэгтэй мэдээлэл олж авах боломжтой. Бид түүнд үүнийг өгөх нь зөв. Хамаагүй. Бидэнд хэрэгтэй бүх мэдээллийг аль хэдийн авсан. Бас түүнийг хангалттай хамлсан. Миний сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Гэхдээ үүнийг мэдсэний дараа анхны төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болж байна. За эхлээд бид түүнийг байцаахтай хүч хэрэглэн гаргуулсан мэдээллийг хэлье. Энэ Тартарусын шүтгчдийн байршил, нууц газрууд, бүр Олдны төлөвлөгөө хүртэл бий. Надаа харуул та. Энэ үнэн үү? Сүрлийн бурхныг дуудахаа? Дэлхийг сүйтгэхэд дахин сэргээх төлөвлөгөө гэж үү? Мөн үүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс бол зүүнний холбоотой Аслан твийн хагсыг эзэлсэн Каин Ванд улсын 2 том хүч бий байсан баруун нутгийн ноёдын нэгдсэн барууны холбоо, мөн зүүн нутгийн ноёдын бүрдүүлсэн зүүнний холбоо анх 2 тал ижил хэмжээний хүчтэй байсан ч гэрлийн ариун нэгэн болон хатна нь баруун холбооны Жорнитик гүнгийн удмын гэр бүлээс сонгогдсноор эрх мэдлийн тэнцвэр алдагдсан. Дараалан тохиолдсон олон эмгэнэлт явдлын дараа зүүнний холбоо уналтад орж
газар нутгаа барууны холбоонд худалдагаас аргагүй болсон. Ингэж хоёр холбооны хоорондын хүчний ялгаа хасар их болсон. Ингээд л Тартарусын шүтэгчид сүүлийн хэдэн жил зүүнний холбооны ноёдын дунд усан тусаасан бэх шиг дархан нэвтэрсэн байна. Үр дүн нь аимшигтай. Дэлхийн хамгийн хүнд 8 даалгаврын 2 нь Цэнхэрлүү Арталис, Мөсөнлүү Мэрэний баруун нутгийн газрыг довтолж эхэлсэн. Түүний зөв. Энэ бол бид яагаад ийм яралтай дайралт хийсэн шалтгаануудын нэг. Баруун нутагт цаг баг үлдсэн. Цэнхэрлүү тэвийн хамгийн том тариалангийн бүсэд үүрээ зассан. Мөсөнлүү худалдаа тээврийн төв болсон их бомтыг эзэлсэн. Тэднийг устгахгүй бол өмнөд нутаг өсөглөн давтна. Баруун нутгийн энэ байдлаас болж олон хүн гэр орноо алдсан. Ноёдож орлогогүй болсон. Тэгээд тэдний олонх нь Тартарусын шүтэгчидтэй нэгдэж байна. Энэ бүгд төлөвлөгөө байсан гэж үү? Олдины хэлснээр Тартарусын шүтэгчид хоёр луутай хамтарч ажиллаагүй. Зүгээр л тэднийг өдөөж энэ зүг рүү чиглүүлсэн гэсэн. Иймд бид Цэнхэрлүү, Мөсөнлүү хоёрыг ангуйчилж чадвал энэ байдалд цэг тавина. Нээд бид хоёр луугааг нахаар явна. Чи солиорчгоо юу? Хоёрхан хүнээр лууг дийлнэ гэж үү? Намайг авч явахгүй байсан юм уу? 3 дугаар сүмийг хамгаалах ёстой. Хэрвээ чи газраа алдах юм бол бүх зүйл сүрнэ. Чи ариун нэгэн. Хэрвээ чамд эсвэл гэр бүлд чинь ямар нэг юм тохиолдвол энэ бүх тэмцлийн урсгал өөрчлөгдөнө. Тийм шүү. Би гэрлийн сүмийн ариун нэгэн Лүшэс Жорноти. Запер болон Нед хоёрын албан ёсны сүмийн батраар томилж байна. 3 дугаар сүмийг хамгаалсан та хоёрын гавьяан талархан та бүхэнд алт, эрдэнэс, мана чулуун 3 утыг гардуулна. Албан ёсны сүмийн баатрууд гэрлийн сүмийн газар нутгаар чөлөөтэй зорчиж, гэрлийн сүмийн нэрийн өмнөөс хэрэгтэй бүхнээ ашиглах хэрэгтэй. Мөн би өөрийн гараар баталгаатай бичиг гарган та бүхэн туслах тайчдыг эсвүүлэх эрх олгоно. Дээрээс нь та нарын өргөдлийн талыг сүм төлнө. Гайхалтай. Надад сүмийн тамаг хэрэггүй шүү. Бичиг баримтаа гаргаад л өгчих. Надад ч гэсэн хэрэггүй. Юу гинэ? Тэгвэл гэрлийн ур чадваруудыг ашиглаж чадахгүй шүү дээ. Хамаагүй. Би ямар ч бурханд бод болохыг хүсэхгүй байна. Бодлоо өөрчлөх өдөр ирвэл хэлээрэй. Би чадах бүхнээрээ туслах болно. Хизээ явах гэж байна. Үдэлтийн зог барья гэж бодсон юмсан. Зүгээр дээ. Харин нэг зүйл байна. Би Олдны аим үц суларч байгааг мэдрээд холбоо тогтоож шалгасан юм. Тэрнийг та хоёр дийлээ юу? Чи хэн бэ? Эхлээд өвдөг сөв. Тэгээд дараа нь асуулт асуу. Учир нь би Тартарусын шүтэгчдийн тэргүүн байна. Ингээд энэ цуврал маань дуснаа. Цугаа дэмжих хүсвэл доорх данс руу хандив явуулаарай. За та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийн анги ордгороо л орох болохоор зүгээр л хүлээж агаарай. Тиймээс see ya.